2024 оны хамгийн их талархсан үйл явдал. Лидсэн хамгийн гоё Хамгийн том ололт амжилт. Хамгийн баяр хөөртэй мөч. та хүрсэн амжилт. Хамгийн том сургамж. Та сайн хийж чадаагүй дэ харамсаж байгаа зүйл. Сэнг хамгийн гоё газар юу вэ? Нүг тулсан хамгийн том бэрхшээл. Энэ жил чиний амьдралыг хэдэн хувиар өөрчилсөн бэ? Арав? Тийм үү? 1-2 Зэглэм 2024 Дүгнэ. За, нэгт. Окей. 2024 оны хамгийн их талархсан үйл явдал. Эсвэл хүн яагаад? Good question. Окей. Хамгийн таларсан үйл явдал бол яалтчгүй. 2 дахь удаа хавсан. Хөтөөсөн. Хөтөөсөн. Тэр бол хамгийн том талархаж байгаа. Тэгэхээр хамгийн их мэдээж талархаж байгаа хүн бол чи. Алуунчтай. Тэгээд юу туулж бүнэ битэр угаасаа бүнэ амар хэцүү тээдэг. Тэгээд яг энэ удаагийн жимслэл дээр яг тэр тест тийм бүх цаг хугацаанд өөрийнхөө чадлаар өргөлж хажууд нь байхыг хичээж айлхаар хажууд нь байсан учраас ямар хэцүү юмнуудыг туусныг бол мэдчихэе. Тэгээд тэрийг хоёлаа хамтдаа гуруулан хамтдаа сайн тавж гарч шинэ хүнийг хороо ертөнцид тавьчихсан бол маш их талархаж байгаа. За. Нэр. Ялцчгүй яг 2024 ер нь нэг эмэгтэйний амьдрал ялангуяа нөө ээж болж байгаа гэдэг. Тэр жилүүд ер нь амар онцгой жилүүд гэдэг. Тэгээд миний үед ялцчгүй амар хүндэтгийдэг болохоор 2024 оны хамгийн хайлайт хэсэг нь бол ялцчгүй. Төрөлт титас биш л дээ. Төрж байгаа нь ашгүй нөгөө миний яг өвдөлтүүд дуусж байгаа гэдэг. Тэр мөчөөсөн болохоор амжилттай өөрөө даваад гараад бас амар их шантарсан ч гэсэн дуусгаж чадсан да амжилттай дуусгаж чадсан да бол өөрийнхөө биендээ талархаж байна ер нь. Яг өөртөө миний сэтгэл зүй бол унсан шүү дээ. Сэтгэл зүй бол ягаад ч юм дийлээгүй юм шиг санагдаад тийм юм. Хоёр дахь тээлт. Гэтэ би энэ л дийлсэн. Тэг би эндээ талархъя. Тэгээд бас миний бүх гормоны давалгааг Даш талсан. Тэг даш туссан. Талархъя. Thank you. Тэгвэл гээд угаасаа өвдсөн хүн өөрөө маш муухайштай байдаг. Одоо өвдсөн хүний яг сэтгэл зүйн бол угаасаа дагаал, мяраал ингэжтэй. Тэгээд түүний хажуугаар яг миний хувьд нөгөө жирэмсэн байх тээх үйл явц гэдэг чинь нөгөө гормонууд цаанаасаа биеийг янз бүр болгож байгаа. Цаанаас ааш цанд нөлөөлдөг. Түүний хажуугаар миний бие өөрөө өвчтөе хүнийх шиг болдог учраас яг түүний бас өвчтөе хүний сэтгэл зүй дагаад ингээд давхартаад ороод ирдэг болохоор миний амьдралын бүр хамгийн амар юм доошлсон хүчтэй юм бол яг 9 сарын хугацаанд бүр амархтай өвддөг юм шиг санагдав ер нь. Тийм болохоор яг энэ бүгдийг ашгүй амжилттай даваад болж тий ашгүй тээж явах явцад нөгөө яг ээж нь л ганцхан тэр хөвдөлтүүдийг мэдэрдэг нь яамаа бас тээж байгаа хүүхэд нь огт мэдэхгүй гой байж сайхан явж идэг гэдэг нь бас талархууштай зүйл байна. За окей дараагийн асуулт. Миний асуултууд бүгдээрээ чухлынхаа дараалмаар л шүү. Миний хамгийн зөвлөгөөд яаж орж ирсэн яг тэр дараалал. За хамгийн асуулт. Энэ жил ийдсэн хамгийн гоё юм юу байсан бэ? Энэ жил ийдсэн хамгийн гоё юм. За. Yes. Энэ жилдээ амар олон гоё юм ицсэн. За хамгийн түрүүнд л авч.
Тэгтээ надад яагаад ч юм заяа 100 анагийн ичгсэн хоолнууд амар гоё санагдаад байгаа. Тийм. Яагаад ч юм. Яг уу яг тэр хоол гэж л зохиход үстэй. Яг тэр үе өөрөө миний яг хоолнд орцсон үе. Яг ингээд яг нэг жирэмсний бүх хордлого өдр дуусаад төрж мөрөөд тэгээд нэг юм өөрийнхөөрөө амталж идэх боломжтой байсан тэр үе дахиж шинээр 9 сарын дараа ирсэн болохоор яг тэр үе амар тийм амттай үе байсан юм санагдаад байна. Ер нь эцэн бүх хоолнууд л амар амттайсан гоё 100. Окей. Надад хамгийн гоё амтагдсан юм юу байсан бэ гэхээр юу байсан бэ наа? Яг 2 сард гадаад дэж буцаад ирэх Монголд ирсэн шүү дээ. Тэгээд баг 3 сар бид гадаад дэж байгаа. Тэгээд Монголд эргэж ирэнгүүтээ хамгийн анхны бууз жигэнж ицсэн тэр бууз амар гонцсон. Одоо ер нь бодож байгаа. Эцэг би бууз юм бууз нэр ийм гонцтой байлгүй гэж би бодоо. Тэр бууз үнэхээр гонцтой. Ялч гэрээ авч чадсан юм. Тийм, ер нь зонд гэрээс олох амар сандаг тий. Эхний яг хийж эцэг гэрээ бол хамгийн гоё гэдэг тий. За 2024 оны хамгийн том ололт амжилт юу байсан бэ? 24 оны хамгийн том ололт амжилт уу? Тийм. Яг сая ихний асуултан дээр талархдаг зүйл дээр нөө А бос мэдээж юу гэж хэлсэн болохоор одоо яг нөгөө А босноос өөр хоёр дахь магадгүй яг ингээд А босон чинь бас хүний амьдрал байнга хүн жил бол А болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр бол яг том ололт амжилтуудын нэг гэж магадгүй. Тэгтээ үүнийг дараачих нь юу гэж асууя. Энэ жил миний бодлоор сэтгэл зүгээрээ байгаа нөхцөл байдалтай хамаагүй илүү сайн эвлэрч сурсан болов болт гэж бодож байна. Тэр миний аюу том ололт амжилт байсан байна. Яагаад вэ гэхээр энэ жил миний аюу олон юм өмнөхөөсөө өөрчлөгдөв. Тэгээд бас төсөөлөөгүй зүйлс зөндөө олон болж урнасан. Гэхдээ тэглээгээд тэр болгон дээр нөгөө энэ юм байсан бол энийг ингэж байсан да гэдэг ч юм уу те. Эсвэл бол болцсон гэртээ аягүй цагийг өнгөрүүлэл ажил дээрээ сайн байхгүй бас дээрээс нь хүчин нөгөө амдээ өөр юм байсан тэр нөгөө амьдралын хэм аягүй байхгүй. Гэтэ тэрэндээ аягүй тийм сайн эвлэрээ за окей. Энэ бол миний бодит байдал. Тэгээд үнтэй гоё эвлэрээ. Тэгээд өмнө байсан байх боломжтой байсан гэдэг юмнаас зурхгүй нөгөө хууч аягүй тэгээ зурдаг гэсэн юм шиг л. Одоо энэ жил бол тэгээд зурхгүй байгаа да өөртөө аягүй тийм. Ядж ил нөгөө PlayStation-ээ тэ Xbox тоглолцдог байгаад амар стресстэйгүй. Саалаа амжихгүй би. Тэнтэй аягүй сэглэсэн. Тэр нэг тамжилсан. Нэр. Миний ололт амжилт уу? Би энэ жил яагаад ч юм нөгөө хүн өөрийгөө л хайрлахгүй бол өөр хинч чамайг чи өөрийгөө хайрлах боломжтой шиг хайрлаж чадахгүй гэдэг тэр квотны яг хилцэг үний. Одоо хилцэг үний тийм хилцэг үний яг утгыг нь ойлгосон гэх юм. Тэр миний хувьд амар том бол. Ер нь гэхдээ ингээд тийм. Тэр миний хувьд амар том бол. Тэгээ өөрийгөө илүү сайн хайрлах хэрэгтэй байна гэж ойлгосон уу? Энийг гэхдээ бас яг юу гэж хүлээж авахаас л хамаарна. Чи юу гэж хэлсэн? Тэгээ өөрийгөө хайрлах хэрэгтэй. Тийм. Тэгээ өөрийгөө хүн яаж хайрлах вэ гэдэг чинь бас амар юм байна гэж ойлгосон. Түүнээс өөрийгөө хайрлж ийн гэл тий. Энэ хэцүү зүйл би хийхгүй. Би өстой энд хөвтчихье гэдэг зүйл чинь өөрийгөө яг хайрлж байгаа биш байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл биеийн амрыг хайхгүй. Илүү ирээдүгээ харсан. Тэр зүйлийн төлөө хичээх нь тий.
яг өөрөө өөртөө хичээх нь өөрийгөө хайрлах хамгийн том хэлбэр. Тийм. Тэрийг тэгж ойлгосон. Түүнээс биш би өөрийгөө хайрлна гэдэгнгүүт одоо юу ч хийдэн. За жишээлбэл ингээ нэг биеийн амрыг одоо энэ амир хэцүү ажил энийг хийхгүй эсвэл би өөрийгөө хайрлаж байгаа энэ зөвхөйг би авах ёстой ч гэдэг юм уу те. Өөрийгөө хайрлаж байгаа энэ хүн онцгүй байгаа юм чинь болчихно ч гэдэг юм уу. Яг энэ зүйл зүгээр л өөрийгөө илүү ялцруулдаг юм шүү дээ. Нөгөө сүүлийн үед яаж ч нэг өөрийгөө хайрлах гэдэг энэ мөн чанарыг ойлгохгүй бол бусдыг ч гэсэн дэдгэн хайрлахгүй юм уу? Энэ чи өөрийгөө хайрлах гэдгийг одоогийн байдлаар яг яахыг зах зугаас нэр хэлвэл яахыг бол эрүүл мэндэд анхаарахыг. Тийм. Тэгэд ирээдүйд бас харамсахгүй байх. Одоо ялхаач хэвдэг чи өөрийгөө харамсуулахар зүйл хийх гээд шүү дээ. Эсвэл энэ нэг зүгээр л нэг юм бэрхшээлийг даваад гэд чи ингээд дараагийн шат руу гарах ёстой байтал энэ хэцүү бэрхшээл байна гэд биеийн амрыг бодох. Ингээ өөр зүйлийн тий гэд нэг аргыг сөвчлөх, арга заах. Одоо наазах нь ингээл 10 жилд нөгөө сурж болох байсан бүх сэдвүүдийг яагаад сураагүй арга цагаа зарим зүйлсийг өнгөрөөцсөн юм бэ? Одоо ингээл тэр бүх зүйл чинь ер нь мэддэг байх ёстой л зүйл биш дээ ер нь тий. Гэтэл арга цааж өнгөрөөсөн учраас би өнөөдөр хүрэх ёстой байсан тэр төвшөндөө хүрч чадаагүй өдөө одоо энэ төвшөнд байгаа. Тэгэхээр энэ яг би өөрийгөө хайрлсан хэлбэр мөн тухайн үед ингээл амар залхуур хүрээл эсвэл зүгээр хэцүү санагдал тий. Эсвэл ингээл нэг амар ядраад байгаа юм шиг би өөрийгөө амраах ёстой ч юм уу тий. Нэг юм жижигхэн зүйлүүд дээр ингээд өөрийгөө байнга шантрааж өөрийгөө ингээд нэг худлаа ингээд юм ялцруулсан хайраар хайрлж исэн явдал нь ингээд хурж болох байсан, амсаж болох байсан тий. Эсвэл юмг арай өөр байх, илүү дээр хөлбраар байх боломжийг өргөж өөрөөсөө булаадаг байсан. Энэ явдал нь өөрөөрөө ерөөсөө хайрлаагүй шиж юм шиг байна. Окей. 2024 оны нэг өдрийг нь бүтнээр дахин давтах боломжийг чамд 12 сарын 31-ний маргааш нэрээ олгох. 31 нэрээ олгол. Чи ямар өдрийг давтах байсан бэ? Яагаад? Oh my god. Заавал тавт. Төрсөн өдөр байсан. 24 оны өдөр өстэй. Энэ жилийн өдөр. Тэр нөгөө хоёр хүүхдээ онтулчаал нэг юм их л боломж зөвхөн гарч ирж байгаа. Одоо шин барыг 12 өнгөрч байгаа. Тэгээд сая чимээ гарan яна сэрч байгаа юм байна. За. Ер нь мандраа гэсэн өдрийг юм болов уу? Энэ жил. Би надад аяллаар явж байгаа өмнөх удаагийн өмнө Таиландд байсан. Нэг амралтын газар байсан өдөр юм тий. Тэгвэл энэ жилийн. Энэ жилийн. Тий. Үржлээс биш. Зөвхөн энэ жилийг сая л байсан шүү дээ. Яа тэр өдөр нь. Амар амгалан байсан юм. Амар амгалан. Юунд ч баригдахгүй. Бодол санаа яг тэндээ. Тий. Нэг мандраад ирсэн ихний орой. Окей. Би хэрэг байсан бол энэ жилийн 7 сард би туслан дээр байсан өдөр надад амар гой санагдав. Зүгээр ингээд дөрүлх байсан. Тэгээд өглөө осоод өглөө цайгаа хийж идэл өдөртөө өдөр өнгөртэй байгаад сууд мөхтөө үзэл антонгаатаа хараад хүүхдэлдэд тоглоод оройгод тийшээ нар жарах үеэр найруудыг цэжнэр амтаал чек 6 зураач. Тэгэл нэг дээр л тухай өдөр яг өөртөө хийх дуртай юмнуудыг хийгээд ингээд тэр өдөр амар хамгаалсан өдөр байсан.
тэр өдрийг бодож байгаа. Тэр өдөр нөгөө юм санаа зовхгүй нөгөө тухайн бүх хүмүүс яг тухай байгаа орчиндөө байгаа тухайн моментанда бүгдээрээ байсан юм шиг. Би ярээс тэгэхээр юм тэр амар чухал тийм үеүүдийг хүмүүс ер нь мартдаг байна. Гэтэ бас хоёр дахь хариултанд өнөөдрийг тавтах байсан гэж орж ирсэн шүү яач. Тийм өнөөдөр юу спешиалист яач. Тэр хамгийн сүүлийн өдөр л хамгийн гоё юм санагдаад шнэ да. Тийм би харин эцээ яг үнэ хэлэхэд ингээд заавал нэг өдөр тавтвал гэж бодсочод байгаа болохоос би бол ямар ч өдрийг тавтмааргүй байлаа. Тийм ер нь бол тийм би зүгээр keep moving on. Тийм ерөөсө хоошоо хамааргүй. Тэгээ яалц ч юм миний хувьд бол энэ жил амар хүнд жил байсан. Тийм болохоор би зүгээр энэ хүнд зүйлийг давж дууссандаа баярлж байгаа болохоос дахиж тавтахыг бол хүсэхгүй байна. Окей. Хөдөлгөөний хандлага юм да. Хамгийн баяр хөөртэй мөч энэ жил. Хамгийн баяр хөөртэй мөч үү? Тийм баяр хөөртэй. 50,000 кэсэл бүсэсж байгаа. Тэрнэлийн ялгарч байгаа. Баяр хөөр аз жаргал мэдэрсэн мөч юу гэсэн. Амар хэцүү. Надад гэхдээ яг би зөв шууд асуулт асуунгууд надад хамгийн төвөнд орж ирсэн л хариултаа л өөрөө. Гэтэ аюу сан хүмүүс сонсоо гайхаж магадгүй. Солонгосын физний хариу. Тэр баяр тавьчихсан юм байна. Тэгээ баяр тавьчихсан. Тэгээд яг тэрийч нөгөө хариу гарцсан гэдгийг мессежээр ирээд тэгээд мессеж ирсэн дараа нөгөө Alpes-ийн вебсайт руу ороод тэгээд нөгөө олгосон визийн нөгөө юмнуудыг мэдээллийг хавдаг. Тэгээд дээр нь 3 жилгээд хүчсэн байсан. Тэгээд тэр баяртайсэн. Тэгээд яагаад баяртай гэх юм яг хуу манай ихнэр солонгос руу үнээр аялах явахаа хүсэлтэй. Тэгэхээр аюу их олон сонирхлынх нь makeup skincare гэх тиймэрхүү юмуд нь бүгд солонгост байдаг учраас манай хүн солонгос явах нь маш хүсэлтэй. Тийм учраас бид эдийн нэг жилийн визтэй яж байгаа. Тэр нь дууссан. Тэгээд тэр нь дууссан учраас тийш явж чадахгүй ингээд байгаа. Тэгээд солонгос ойрхон учраас хамтдаа яваад тэгэхээр тохиромжтой боломжтой учраас манай хүүхдүүдээ нэг 3 хоног руу тийм хэлбэл дээ. Тэгээд хойлохнаа болгоно. Тэгвэл нэг 3 хоногийн бүртлөө яг хойлохноо явхаа өдөртөө амар хэм хийгээд тэгээд 3 хоног биш бараг 5 хоног өнгөрөөчөд яг буцаад ирж байгаа юм санагддаг тий. Тэгээд бүх юм яг хоол бүх юм гойлоо бид солонгос руу яваагүй бол тэгээд сэрхэн тэгээд надад ярьтаа. Харин тэгээд ягаад тийм болохлээр надад тэр яг хариу яалтчих юм надад амьсгалаа. Яг хоёр дахин дахиад нэг хариултыг тэр хариулт миний нэг асууж байгаа асуулт нь олгоод очоод би тэрийг хэлэхгүйгээр дагаа. Алгасъя гэж байна. Окей. Алгасъя. Чиний. Баяртай мөч. Нөгөө амар хурдан төрмөр ирсэн юм аа. Тэгээд энэ ч өөдөө төрх болсон байна. Дэше төрх тасаг руу яв гэхэлээ. Баярлалаа. Тэгтээ амар сонирхолтой нь хүмүүс өөр мэдгүй шүү дээ. Би яг өөрийнхөө төрхөөс хэдэн сарын өмнө бараг бежара төрхөөс 4 сарын өмнө. Тийм 4 сарын өмнө. 4 сарын өмнө. Яг тэр өдрөө л төрсөн өдрөө л би тэр өдөр л төрнө гэдэг амар тийм бардам. Би хамгийн гол нь тэр чинь ингээ амар ингээд хүлээд догтлон хүлээж байгаа шүү дээ. Тэгээд тэр өдрийг ингээ болохыг мэдхийн тулд утсан дээрээ бүр аппликейшн татж аваад countdown time гэдэг тэр өдөр хүртэл хэдэн өдөр байна гэд тэгээд тэр өдрийг ингээ тоолоод явсан. Тэгээд за ерөнхийн хавцаалт хөрөндөө гэж яг тоолоо явчихсан чинь бүр яг аппликейшн дээр нөгөөтг нь тийг болоод яг тэр өдөр нь болсон чинь тэр өдөр манай төрчихвэл яах вэ? Нөгөө юу танхан жоо юу гэж нэтэд байгаа вэ? Тэр чинь нөгөө юм бодоод бодсон юм биелж байгаа. Манифест яг тэр манифест чинь төгс гэдэг юм аа гэхээр тэр next level god level манифест шүү. Бидээ Антон дээр болохоор зүгээр төрөх үе бодож
Гэтэ яг тэр үе дээр төрсэн. Хоёр дахь дээр болохоор бүр яг өдрөө болсон. Тэр өдрөө төрсэн. Хамгийн амар антуун дээр яг төрөхдөө яг энэ өдөр л төрөхгүй энээс хойш болоод хизээж төрсэн яах вэ гэсэн байсан үеиднийх нь яг тэр өдрийнх нь маргааш өглөөнөө төрж байгаа. Маш яа харж магадгүй шүү. Би бас нөгөө тэр манифестийнхаа нэг байх магадaltaй. Энэ жил ганцаараа юм уу? Эсвэл хамтдаа хүрсэн амжилт юу гэсэн бэ гэж. Хамгийн их удаа барах чаа. Хамгийн том амжилт. Насан тэгэхээр миний асуулт байна. Юу вэ? Ноолт амжилт. Тийм асуулт. Замна ухраагаад үзээд хэдэн минут дээр анд юу гэж хариулсныг тэр үед үсгэе. Үгүй энэ жил гаргасан хамгийн том амжилт юу гэсэн тийм нэрээ. Тэгвэл яг хамтдаа хүрсэн амжилт. Чи нөгөө тухай юу вэ айл. Би миний уус гол фокус нь тэр дэс хамтдаа хүрсэн хамгийн том амжилт. Тэгэхээр ганцаараа юм асч байна. Зөв хэлнээр хэлээ. Энэ жил хамтдаа хүрсэн хамгийн том амжилт юу вэ? Үрсэн. Миний бодлоор юу юм шиг байна. Хүүхдүүдээ утаанаас хол байх, санхүү бүрдүүлж чадчих байгаа юм уу? Би ер нь тэгж бодож байна. Маш хичээсэн дээ. Маш хичээсэн. Одоо сайжсаалаа. Шиний 2 цаг. Тийм болохоор өөрсдөө ер нь амар тийм сайн авиж байна. Үнжин хүүхдүүдтэй цаг гаргаад боломжийг бүрдүүлээд айлуулах чадах ятгаараа тийм эрүүл мэндийг нь бодож алхамд гаргаж байгаа. Өглөөс яг амар тийм нөгөө англиар нөгөө privilege гэдэг шүү дээ. Тийм шиг байлаа холны юм боломжтой таарлаа л да. Хүмүүс бас яг нэг амар хүсэлтэй байдаг ч гэсэн нөгөө тодорхой хэмжээгээр боломжийг бүрдэж өгдөг. Тэгээ сургуулийн заавал амрахын хүлээдэг ч юм уу, эсвэл тэр нөгөө хүн байдаг ч юм уу, эсвэл ажлын хавталсан зэнсийг боломж байдаг ч юм уу. Битүүрэд бол аль нь ажил алсан зэнсийг боломжтой. Антуу хараас одоо сууд ороогүй хамгийн баг маань жоох. Тэгээд бас нөгөө манай Монгол улсын юмаа сайхан гадаад харилцааны тийм дипломат одоо нөгөө харилцааны бас нэг юм ач тусаар нөгөө визүү орнууд руу сайхан виз авах шаардлагагүй зарчиж байна. Шүү. Окей. Тэгээд миний үед шүү дээ хамгийн том хамттай сайн амжилт бол Антон Сампингийн тэнцээнд 3 дахь хувьд орсон. Тэгээд тэр чиний ололт амжилт байхгүй. Үгүй ээ. Тэр бол хамтдаа. Бүгдний хөөрхийн нэр бүгдээр оролцсон. Үгүй. Ер нь би бол тэгж бодохгүй байна. Би л нэг учруу өөрийгөө амар оролцоо, шалаад нэг юм. Би бол зүгээр наадах хит бас юм би зайлан минут ч ингээд би нэг тэхээс нэг наадахаа чадахгүй байна уу аль ээж нь хараад үгүй туслаад үгүй гэхээс илүү ингээд цац хийгээл ингэсэн. Тэгээд орой ер нь орой алгана бодохоор хоёр л нэг хөрхнүүдээ суугаад исэн юм уу? Тийм тэгэхээр яг чиний ололт амжилт байна. Тэгэхээр би хэлж бодохгүй яа гэвэл thank you баярлалаа. Би мэддэг нэ аваа. Тэрийг бол ихтэй хамтдаа тараа. Би бүрээсээ тэгж боддог. За зэний хөө энэ үйдсэн Томос Джон сурчих те нэг 10 дотор нэг сайхан нам бодоо сурчих гэсэн чи юу вэ? Ай бодлоготой. Тэр чинь 400 гаруй хөлт. Яг өөрийнх нь насны ангиллынх нь 400 гаруй хүтээс 3 тарсан шүү дээ. 3 дугаар анд яхаа бас хэд дөвтөө шалгарсан. Тэгэл юу нь бол аюулгүй байсан. 3 дугаар байранд орох тэр болцлыг хангаж тим дайны тоо бодож чадсан гэдэг чинь өөрөө. Яг үе дундаа бол сайн чадчихна л гэсэн үг шүү дээ. Тэгээс бус хүүхдүүд муу сайн нь бол биш. Зүгээр яг тэр хүртлээ манай хүүхдчлээ л гэдэг. Бус хүүхдүүд ч чадчих жаа. Би бол тэр бол хамтаа гэж яагаад л тэр чинь
орой ядчил битээ тэр хийгээ суух боломжийг тэгээд тэр чинь хариутай байхад бас хангаж байна. Имэнер нь оролцож байна. Тэ имэнер нь бас авсан өдрүүдийг бас бодуулаад тэгээд исэн юм чи тэнгийнх нь оролцоод хоёр агамчтын цааж үж мөгөө тэ. Манай хүүц өөрийгөө сайн байсан. Тэгээд тэр чинь нөгөө ихтэй бид нөгөө амар шинжлэх зүйлний үлбээр аав ээж хоёр болсон. Зөвж манай хамгийн анхны юм том хэмжээний тэмцээнд оролцоод тэгээд ийм шагналт байрны шалгараад тэг тайзан дээрээс аавынхаа нэрийг дуудуулаад андын хамтун гэдээ дуудуулангууд чинь би ч нөгөө өөрөө л тэгэж дуудуулж ороод тэгээд тэгээс миний хүү наваа тэгэнгүүт чинь амар өөр филинг билж тэг. Үлцчихлээ. Би яаж хааж болох нь бүгд толгойд сэтгүүдээ нэг Ойхон сэтгэл минь. Үүдэлээд юм ярих юм байна. За. Окей. За окей. За минийх. Энэ жилийн хамгийн том сургамж заяа. Яг тийм яг сургамж байхгүй бол юу н урсгалаар өнгөрч хэлж болно шүү дээ. Хоёр хүүхдээ зэрэг малгасан. Тэр ихтэй зэрэг хэрэгцээс яг ялч ихтэй хүмүүсийн хэлдэг үг заад хүмүүс хэрэгжил эдэн гэж боддог боловч хоёр хүүхд бол үнэхээр өөр төвшний төсвөр төвчээр ур чадвар шаарддаг юм байлээ шүү. Хоёр хүүхдийн яг юм тэнцүү хэмжээнд анхаарч аль альныхаа хэрэгцээг нь хангана гэдэг бол маш хэцүү. Яг тэр балансыг олох гэж бол маш одоо хичээж явж байгаа. Балансыг нь бол олж чадаагүй бас олохгүй байх. Гэтэ энэ бол үнэхээр маш хэцүү зүйл байх хэлээ шүү. Нээлэлээ те. Тэгтэл одоо миний жишээ ингээгээд өчтөр орой дүүн уурлаад уудлаад тэгээд дүгнэлүүлэхийн тулд өчтөр гадаа гарч байгаа. Гадаа гарсан чинь сэтгэл ууртай байгаангууд нь пациентаар ороо сэлүүлчихэж байгаа. Тэгсэн чинь том нь надаас хамтаа сэлье гэж орой унтахаас өмнө баг цаг шахуугаа тэгээд цаг оройтсон байна гэж сэлүүлээгүйсэн чинь багийн сэлүүлчихэж байгаа байхгүй. Тэгээд орой басин хаагаас 15 минутын өмнө ч гэсэн багыг нь оруулж ирээд ээжд нь хүлээлгэж өгөөд дараа нь томьёогоо буцаж эргэж гараад 5 минут тусны дотор сэлчихэд эдэж баг ажиллаж болж байгаа. Хуцаа солино дахиад харуулсан буцаа эргэж орж хатаа буцаа дахиад тусанд орно тэгээд орно. Тэгээд зөндөө бол ажилдаж гисэн яг нэг айл аль нэгэн тэнцүү бас юм ижлэхэн хүслийг нь авах болохгүй гэдэг. Тэр зүйлийг ингэж хийж авч сурж байгаа тэр нэг хүчрээ байгаа шүү. Тэг ядчил нэгийг ингэж твэрэл нэг дээр амар анхаарч байсан. Хажуугаар нөгөөтгөн дээр би чинь чам хайртай шүү. Ингээл ингээд хүмүүсийгээд нэг ингэж ачиж байна. Тэгээд тэрийг хэр нэг сайн сурч байгаа. Шууд л хийж орчлоо. Яг тийм. Бүхсийн фолиз сурсан. Өгзөгний бос чингийн насаад хэлсэн. Ер нь бүхсэн гэсэн. Ер нь яг тийм хүн болгоо нэг хэлдгээр өнөөдөр хөл хийнэ дээ өнөөдөр өгзөг хийнэ л гэж ярьдаг шүү дээ. Тийм тасгалыг сурсан байт юм аа тий. Би одоо чинийх шиг хариулт хэлж чадахгүй нэ. Би хоёр хүүхдийг зэрэг мод чадахгүй гэж өөрөөсөө асуувал би чадахгүй гэж хариулмаар байна. Би чадмааргүй. Би түүний ганцхан нэг чадмааргүй. Тийм би өргөлж хүнтэй хамгаалмаар. Тэгээд ачаад ганцхан чадахгүйгээр туулдгаа. Тийм. Хэрүүл тэмцэлтэй л одоо өнгөрүүлж туулж байгаа юм да. Би өөрөө сурсныг илүү сайн. Sorry. Чи өөрөө сурсныг сайн сураарай. Тийм харин. Тэгнэ. Жинж хорны асуулт. Хорны. Тий. За. Хорны биш, хорны. Энэ жил хангалттай сайн хийж чадаагүй дэ харамсаж байгаа зүйл юу вэ гэж. Би бүр амар харамссан шүү дээ. Нэрээ. Би яг жирэмснийхаа үед хангалттай сайн эрүүл хооллож чадаагүй дээ бүр амар харамссан. Яаж чад амар буруу ярьж байгаа амар гэж ярьдаг гэсэн. Маш их харамссан. Тэгээд түүнийхээ үр дагаврынч
нэлээд сайн хүртсэн. Хүртэж байгаа. Хүрсээр л байна. Яа бурхан минь. Нэрээ хийж чаддаг төсөр төвчээр юм уу? Тийм биз. Гэхдээ миний бодлоор өөрийн төсөр төвчээрс гадна бас хажуугийн хүний оролцоогоос айгүй чухал юм санагдсан. Би бол тэн дээрээс давхар бурууг бол өөр дээрээ авна. Тэр бол ялцч миний бас буруутай бол ажиллана. Хажууд байгаа хань нэгнээс тэн дээр айгүй сайн контролтой, дэмтэй байх хэрэгтэй юм шиг байна. Яг гоо түүнийх нь ингээд том арын хам сэдвийг ярих юм бол буйна амар хордлоготой байгаад хордлоготой байсан. Ингэж ярихаас өмнө бас хүмүүс нөгөө хордлоготой гэхээр хүн өөрийнхөө л мэддэг жирсний хорлог бодож иж магадгүй. Тийм. Яг дэд сэдв тайлбарлах хэрэгтэй. Тийм. Ингээ зарим эмэгтэйчүүд маш ховор хувь нь бүр ингээд нэлийн гүн хордлогонд ордог. Тэгээд тэр нь яг ямар хөө төрлийн хордлого вэ гэхээр өдөртөө нэг дунджаар за нэг 6-аас 12 удаа бөөлждөг өдөр болгон. Тэгээд өглөөч тэр, өдөрч тэр, оройч тэр, шөнөч тэр, зүудэндэж тэр дотор муу хоргоол байж идэг. Тийм тэгээд бараг 7 сар хүртэл 6-7 сар хүртэл. Ер нь 1 сар гарантаагаас 7 сар гарантай болтол миний хувьд бол үргэлжилдэг. Манай ээжийн хувьд бол намайг тээж ахт бол бүр төрөн төртлөө байсан. Тэгэхээр би яг ээжийг бодвол арай гайгүй төвшнийх. Гэхдээ яг хүн ингэж жирэмсэлдэг хүмүүс бол их ховор байдаг. Үнэр авахгүй. Тийм үү. Тэгээ үнэр авахгүй. Тэгээ үнэр авах одоо шампунь үнэр авахгүй. Он үнэр авахгүй. Савн үнэр авахгүй. Би шүдээ угаач бол ойртоход бас хэцүү. Хоолны үнэр авахгүй. Ер нь хүнээс ч гэсэн өөрөөс нь амар үнэрдэг. Би бүр яг жирэмсний хугацаанд хүүгээ өрөөсө тэрвчдэг ингээд тэрхэл яг ингээд дотор муугарвал бэлбэгнээл тэг ингээд хөдөлгөөн тас мэдрэг болчдөг. Амар хөдөлгөөнтэй марахаар бас бөөлжнө. Тэг бүр ингээд эмд ингээд сүл рүү хүндрээд ирэхээр бүр ингээд тэрэгэнцэртэй эмнэлэг рүү ордогс тий. Тэг ингээд тасалдаг уутаг барайл тасралтгүй бөөлжүүл эмнэлэг рүү ингээд тэргээр төрж орлоо. Тэрсний барагдлаа 8 сар хүртэл үргэлж керман дотор нэг шиг тасалдаг. Зөвхөн дотор дахиад нэг 2-3 шиг тасалдаг. Бөөлд магадгүй. Яг л дэд бөөлждөг тий. Тиймэрхүү төрлийн хордлогыг ярьж байгаа шүү. Тэгээд огт хоол идэж чадахгүй. Ер нь бол тийм төрлийн хордлогын үеэр яг зөв зүйлээ яг хичээж идэж чадаагүйхэн үр дагаврыг бол дараад нь маш их амссан. Эвгүй comfortable буюу юм тухтай хэд хэдэн хоол хүнс байсан юм аа бид тэгээд кекс. Ягаад гэдэг кексийг байнга эзэсний тайлбарлах юм бол кекс нэгт өөр үнэргүй заяа. Үнэргүй. Хоёрт маш зөөлөн одоо нөгөө би эзэн бүх зүйлээ бөөлжиж гаргаж байгаа учраас улаан хоол амар их нөгөө хотоодны хүчлэлтэд түлэгддэг. Тэг ингээд одоо мах, байцаа одоо юу гэдэг юм те. Ингээ өөр зүйлс байх юм бол нөгөө улаан хоолой ч өөрөө яг юм гууртай ингээд юм юутай штэ сансдуудтай. Тэнгүүд тэргээр ингээд дамжиж гарахад өөр амар хэцүү ингээ байнга шахуулдаг ингээ бацалдаг огж байгаа учраас. Тэгэхээр ингээ байнга урагдаад ингээ төлөгдөө тэг ингээд өөр хоол идсийн дараа ингээ бөөлжөнгөд хоолоо бүр ингээ амар хорсож өвддөг. Тэг заримдаа ингээ таглараад үлдчихдэг бүр ингээ хоолнууд нь. Тэгэхээр ингээд амьсгалахад ч хүнд болоо шүсээ залгих чадахгүй яг ингээд хавдчихж байгаа байхгүй улаан улаан. Тэгэл эмнэлэг явж байгаа юм хүйдээ. Тэгээ нөгөө тийм нөгөө байдалд өөрийгөө оруулаад тахад амар ядраад амар хэцүү болохоор кекс өөрөө бөөлж гарахад амар амархан ингээд юм булгаж гардаг. Тэнгүүд нөгөө бөөлжгөө бодоол кекс идэж би бүр ингээд би одоо хэдэн сар хүртэл баг кекс тэг нэг юм соустай буудаа ийцээ. Тэс юм 2 хоол идтээ. Яг юм ерөөсө кекс тэгээд нэг юм соустай буудаа. Жимсний бараг 2 дахь сараас бараг 6 сар хүртэл. Тийм тэгэхэд мэдээж яг хүүхдэд ямар төлөвлөг вэ? Тэ хантун дээр ч бас ер нь бас адилхан л бөөлжчихлээсэн дөө тий. Тийм бас. Тэгээд хантун дээр бол амар сайн гэрээ хоолтойсэн. Тийм бид дэвд гэхдээ яг тийм талархж байгаа юм надад ид хэмтэй байгаа нь
идэж чадаад байгаа нь болоо. Тэр чинь бас заримдаа шингээчээд буцаж гарахгүй бас ингээд тогтож үзүүлдэг үе үүд тийм. Тэр нь бол жоохон л шүү дээ. Тэгээд жоохон нөгөө юу яахгүй гээд гэртээ хоолны үнээр гарахгүй гээд гаднаас яг хоолыг авч ирж яг тэгж үес хоолж исэн. Тэгээд тэр хоолнууд бас жоохон нөгөө гадуур хуус рестораны хоол юм уу лээ. тэрийн хоолсныг харьцуулаад илүү сайн бас биш учраас тэр юм жоохон гэсэн байна. Тийм учраас ер нь аюул тийм нөгөө ер нь эрүүл мэндэд аюул олон сөргөнөлөт юм уу ер нь аюул гарсан. Тэгээд яг би нөгөө чадаагүй дээ. Тийм би бол нөгөө талдаа нөгөө хэл зад жоох идчихийгээд ингээд жоохон шахаад жоохон ингээд нөгөө юутай дисциплинтэй байх тэр юмыг нь жоохон өвшүүлж өгөө. За энэ идчихэж чам чи нэг нөхчийгээ тэгээд өгөөд байсан. Зөвлөсөн юм шүү. Тэгтээ ер нь хин ч арсан миний нөхцөлөд амар хэцүү тийм. Яг ч өөртөө за тийм чигээ нөхчөөл юмээс. За окей. За. Минь ярих. Гэтэ чи өөрөө хариулахгүй шүү Би дээ. л өөр нэр хангалттай сайн хийж чадаагүй. Тийм шүү дээ. За энэ жил миний хангалттай сайн хийж чадаагүй харамсаж байгаа зүйл болвол би байгальтай ойрхон байж чадаагүй гэж бодож байгаа. Вау, окей. Байгальтай ойрхон байж та. Жил болгон нэг ингээд бид нэг гэр бүлээр хийж аялдаг шүү дээ. Би энэ жил ганцудаа тэрэлж тавьчихсан хэлээгүй. Тэрэлжэн бол ганцудаа хэлээгүй. Тэр миний амар чуулаад байх юм зоны. Сая яг миний буруу юм шиг надад хэллээ. Үгүй би чамд би чадаагүй гэж орж нэрийг дараа бичнээс үзээ. 5 сарын сүүлээр төрсөн миний буруу. Тэр хүүхдээ яагаад 5 сарын сүүлээр төрүүлэхэр чи хийвэ? Тэгээ ер нь бид нар зундаа ийшээ аялдаг. Тэгээд ер нь байгаль жил нэг байхантай ингээд хондог. Хээр гараа явдаг. Монгол хүн байна нэг байгаль ихтлэхэд байгаа юм байна. Тийм ээ би нэраа өгтөө майхан хонуулмааргүй байсан юм аа. Намайг ойлгож байгаа хөө гэхдээ. Гэтэ антун дээр хонсон шүү. Бид антун дээр 3 сартай байхад нь л бид нэр олсон шүү. Тэгээ манай баг маань 3 сартай болоход хэд 8 сар болсон байсан та. Хэдэн сар болох Монгол. Би физик ерөөсө тэн дээр бордох ерөөсө бүх төрсөн дээр бод зүгээр энэ жил TV хийж илүү сайн хийж чадаагүй байна л гэж бодож байгаа. Би тэнтэй илэрсэн шүү дээ. Хин нэгний буруу биш. Бичлэгээ хурааж үздэг. Энэ бол хин нэгний буруу. Энэ бол зөв нөхцөл байдал юм байгааг нь асуудал болсон. Хин нэгнээс болж юм нөхцөл байдалд орсон үйл явдал биш юм аа. Тийм байна. Ташаа цаа. Энэ харин чамаг өвөл од харуулна. Би 100 сармаар 100 байх юм байна. 100 харна. Одоо бол 100 бол асуудал шүү дээ. Манай тангалтай том болчихно. Зүгээр та гурлаг нь явуулсан зөө. Одоо нэг айл тэгээд нааштай сурцсан юм шүү дээ. За энэ жилийн очсон хамгийн гоё газар юу байсан бэ? Oh, very good question. Энэ жилийн очсон хамгийн гоё газар. Энэ жилийн очсон хамгийн гоё газрыг би нэрлэхдээ яг тухайн газар миний харсан яг тэр нөгөө хэсэгэн яг тэр мөчийн талаар хэлээ. Окей. Яг газар нь бол бүр тийм амар гоё биш. Гэхдээ яг тэр газар тэр цаг мөчөд амар гоёсэн талаа. Тэр actually саяхан байсан эдгээр он юм. Вьетнамын Фукокт байсан. Тэгээ бидний буудлжсэн өмчлөлтийн газар яг нөгөө зүүн талдаа ирэхтэй. Тэгээ өглөө нар мандах талаас ингэж нөгөө арайдтай. Тэгээд өглөө 7 цагны 30 минутын үед хамгийн ихний өдөр очичоод маргааш нь та хэдийг унтж явах үед би өглөө тэр хаваар юу вэ гэж сонирхож өглөө явахдаа яг ингээд нараа ингээд жоохон тийш ингээд мондоод тэгээ ингээд далай илс тэгээ тэндээ моднуудтай яг тэр моднуудын ингээд доотлол дээр ингээд нэг юм усан гоосон нэг юм сандалнууд тавьцсан. Тэгээ яг ингээд салхиан өглөөгээд далайн чимээ сонсготоод тэгээ ингээд нар яг нэг юун дээр
усан дээр ингээ ойж байгаа бол ус бүр ингээ яг хямралтан шагалаа ингээ гэрлэнээ ингээ хаад тэгсэр амар гоо сэрэл зүр салхитай тэгээ өнгөн гэрэл нь өндөрний юм хээр амар тийм төгсөөсөн тэгээ тухайн цагууд нь гадар модор хүнжээ байх би тийм хамаагийн жирөөсөө төсөөлөг бол тэгээ яг төсөөлөг юм тэгээ харсан амар гой санагдаад би ахаа 2 удаа яг тэр үлээ тэр цагийн үед би яг тэнд яг ихний өдөр шиг тэгээ санагдаад тэгээ тэр хамгийн ихний өдөр тийм хамгийн төсөөлөөгүй байсан учраас яг тэр цаг мөчөд яг тэр газар яг тэнд хахад тэр хамгийн байсан баг. Би тэрнийх бичлэг надад бай би тайлбарс ярьсан юм чинь өнгөтөр харуулсан. Тэр зургийг авсан. Тэр зургийг оруулсан байсан юм шүү дээ. Үгүй юу? Зураг оруулсан байгаа нэр гэсэн. Тэгээ 2 сандалтай. Агуу тэр биш. Тэр нэр. Тэрээс амар гоё зураг өслөө. Тэр чинь нөгөө энэ дээр Таиланд байхад нэг өдрөөр нөгөө зарим дээр пакетд яваад шүү дээ. Тэр чинь юу асуулаа? Хамгийн гоё очиж зам гоё шүү. Асуулт илүү саяхны юм л бодогдоод байгаа юм. Фукоктас. Фукокт Sunset Town. Тийм. Хамгийн ихний өдрөө. Хамгийн ихний орой тэгээд гудамжууд нь ямар ч гоё юм барилга. Тэгээ нэг Sunset Town гэж нэрснийх нь хамгийн том шалтгаан нугасаа мэдээж маш гоё нар жаргадаг. Тэрийг баруун талд яг жаргаж байгаа талдаа. Тийм яг жаргаж явах үед яг тэр гудам өөрөө яг маш гоё болт юм билий. Барилгын өнгөн тий хамтдаа ямар ч гоё. Надад тэр амар тийм амар олон хүмүүс шаагилдаал өнгөрч байгаа хэрний ингээл нар жаргаал тэр барилгуудыг хараад тэгэл ингээд шуум ингээл нэсвэж байгаа шүү дээ. Яг тэдрийг хараад нэг тийм гоё тайван хүн болгон өөрөөхөө ингээд амьдарч байгаа яг юм амар завгүй бас юм. Ингээд юм дотроо нэг тийм амар амгалан мэдрэх гоё санагдсан. Тий. Тэгээд эдэлдээс очтой нөгөө юу харахаа ерөөсөө төсөөлөг байсан тийм юм. Энэ Фукок хэлээр ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээд төсөөллөө тэгэл зүгээр. Фукок гэдэг үгтэй очсон. Тэнцсэн ч гоё. Тэр нь гоё шүү. Энд гэхдээ байгаль өөр амар. Байгаль ер нь санаас амар гоё зүйл өгдөг тий. Тэгэд энэ жил нүүр тулсан хамгийн том бэрхшээл юу байсан бэ? Энэ жил нүүр тулсан. Би тэгтээ үнэхээр энэ жирэмслэлтэй ингээд ингээ амар ядраад ингээд цуцаад тэг ингээл хүчтэй болов гэж бодсон. Нэр хүнгээд амар ингээ ядраад ингээ өвдөлтөндөө туйлахаар ингээ биеийн дэлэхгүй хөтөг болов. Надад яг нэг тийч санагдсан бүр ингээд хөөх ингээд унтаж чадахгүй тэр чинь байнга өвдөд байгаа шүү дээ. Тэг ингээл миний хувьд ингээл өдөр шөнө ямар ч ялгаа байхгүй. Тэг ингээл яж хат ингээл хамаг ясна өвдөөл. Тэгэл ингээл даралт нь нэгсэл гээ юу болоод амт ингээл хараад л ингээл яг ингээл дээр эргээл байгаа юм шиг санагдаа. Тэг ингээд би ингээ үргэлж мөнх ингээл нэг зэн төвшөнд орцсон. Тэгээ баян гадраад. Тэнгээл ядарсаар аваад хүн хөтөг болов. Яана би давч чадахгүй бол яана гэж амар тэр амар том бэрхшээл байсан. Юм багаа тех энэ миний хувьд хүүхэд тех нэрээ. Тийм. Одоорч. Би тэгтээ угаасаа хүүхэд тээсэн ингээ одоо хоёр удаа тээлт болгоно ботхоор ингээл нуруур сарс гэл нэг амьдралаас яг үр дагавар нь сайхан л байдаг л да яг давч чадж байгаа үед шүү дээ. Тэгтээ ингээд эхнийхээс хоёр дахь нь миний би ямар өөр болсныг илүү ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл те
20 насны эхлэлттэй төгсөлтэй хоёр ялцчихөө жоох хөшсөн ингээ би ингээ ялцчихгүй өөр болоо хөшсөн байт юм байлээ. Тэгээд элбэл үнээр тий тэр ямар хүнд байсан бэ? Яа тэгвэл миний хавьд санаа тэр үед юм байна холбогдох үү. Зөв. Миний хамгийн туусан хэцүү зүйл болвол хүний асрах гэдэг биеэр болон сэтгэлээр асрах гэдэг хоёр хоорондоо өөр ойлголтууд маш их хүчин чармайл маш их хэмжээний хүнээс төвчээр сэтгэл зүтгэл шаарддаг зүйл юм байна гэж ойлгосон. Би бол өөрөө яг хэр аргины ямар хүнээр асруулах нь харцсан гайгүй байдаг. Асаргаанд орох шаардлагатай тохиолдол амьдралд бас харцсан ажиллахад зөөхөн тохиолдсон учраас бас яг өөрөө хүний тэгж асарж ирсэн надад туршлага маш хомс учраас ялангуяа эхний хүүхдээр бол санагдсан битэр дээр одоо манай хоёр ээжнэр ус ойрхон байж таарад би ч тухайд өөрөө дөнгөж оюутан гэдэг төгсөх курсын оюутан байж таараа тэр нэгэндээ илүү ингээд төвлөрч мөнгөлрөөд тийм бай үе байсан бол энэ удаагийн жимслэнээр бол яг л бараг 100% нь яг хажууд нь байж асарсан. Тэгэхээр тэр хүнийг асрна гэдэг хамгийн бас тийм чухал нь ганцхан хэрэгцээг нь бас одоо би физиологийн асралтаас биш шүү дээ. Хоолыг нь төхүүлж өгөөд тэгэх биш. Бас сэтгэлээр хажууд нь асарна гэдэг ямар хэцүү юм бэ гэж ойлгосон. Би бол тэрийг бас маш сайн хийсэн гэж бол бас бүргээ одоо л дүгнэв. Тэгээ ялангуяа тэр сэтгэлийн асаргаа гэдэг зүйл чинь хэцүү юм. Тийм ч эртхэн сурч чадчихвэл эртхэн сурч байгаа. Тэ хүн бас яг ийм хөт төрлийн зүйлтэй амар ховор явах тохиолдох. Тийм нүрт болох байх. Одоо шилбэл ингээд юугаар ярих юм бол гар хөл нь одоо гэмтсэн байлаа гэж тооцоход ядчил хоол ундаа идэж чадна тэр хүн тий. Тийм учраас ингээд босмоор ойл төшөөд өчнө. Өвдөөдөө өвчнө хамдаагч өчнө. Өөр юу гэдэг тий. Ингээд бусад ингээд зүс байна шүү тий. Ядчил одоо өвдсөн хүн өөрөөсөө болоод өвдчлөө гэж одоо тий дүгнвэл миний хувьд бас нэг юм одоо жоохон их л хатуутай байсан гол шалтгаан ганцхан би өөрөө жирэмсэн болоогүй штэ гэдэг. Тэг ингээд энэ бүх зүйлийг би ганцаархнаа туулж байгаа шүү. Тодорхой хэмжээнд чи ч гэсэндээ ингээд тий яг юм ядаж сэтгэл зүгээр үнийг хамтдаа хань болж үрээчээ гэж амар юм их л хатуутай байсан бах гэж би бас бодд юм. Гэтэ аргагүй л тий. Яг ингээд зүгээр л яг 7 сар хүртэл хав харанхуу өрөөнд таац ширтээд өдөр шөнөгийн өнгөрөн гэдэг бол чангална. Би бол харах. Ирүүл агаар. Би бол харахтаа бол хав харанхуу өрөөнд бол байлгаагүй гэж би бол боддог. Гэтэ хүн болгоныг өөрсдийн тухай нэг туулж өнгөрөөсөн юмнуудыг хүлээж авах бүгдээрээ өөрөөр. Гэтэ ер нь харин хэр хугацаанд ер нь хөшгөөд таал ингээл өрөөнөөс бүгд гараал хаалгаагаал тэгэл дээш харалж чим өвцөжсэн. Тэр зурглыг сандгүй. Сандаа. Гэтэ нөгөө хав харанхуу өрөөнд тэгээ тааж штэ тэгээд хэллээ шүү. Чам баг 6 сар хэвчээ шүү. Гэтэ би ингээд хоёр ингээ өрөөнөөс гараа явахаар миний хийдгсэн зүйлээр өсөлдөг ш. Таман гол нь чи яг тэрийг мэдэхгүй байхгүй юу? Чи өрөөнөөс амар олон удаа гарч байгаа ш. Тэр чи. Тийм харж байна. Одоо ингээд нэг тий хооллоо янзлгаа гарч байгаа. Хүүгээ харах гад гарч байгаа. Хүүтэйгээ хамт дэлгүүр орох гад гарч байгаа. Өөр ямар тохиолдод байгаа. Дээрээс нь хамтдаа унтдаггүйс ахгүй юу?
Яагтвэл манай их үнэртэй санагдаад байгаа шүү дээ. Би чинь бас тэр үнэрнээс нь болоод хүн ойрхон байхаар бас бөөлжүүд байгаа учраас ингээд юм тодорхой хэмжээний радиуст ингээд хүмүүсийг байлгадаг. Тэрнээс илүү дотгошоо ороод ирэхээр л ингээд бөөлжүүд хэлдэг гэсэн болохоор тэгэхээр тэр болгоны дараа би юу гэдэг юм бэ гэхээр өшгөө хагаад тэгээд таз руу хараад хөвтдөг. Тэгээд энэ бүх хэцээ дуусгалаа. Гэж байна. Гэж Тавтаа. Хинд ч өгсөн бүү. Тийм зовтонтой. Яа, тийм тиймэрхүү мөчүүд бүр яг эхоны өрөөнд л бүр мэлмэртэй байлдаг тий. Бүр ингээл тэр чинь нэг амар баг сартай болохоор ингээд биентэй ингээд гизмэс томорсон юм байхгүй. Яг би би ирэл байгаа юм шиг ингээд санагддаг. Тэгээл бүр яг ингээл амар их бөөлжөөл усанд орч чадахгүй. Ингээд зүгээр өөрөө ингээд 0-доо орохоор ингээд бас давхар бөөлжөөд ингээд тэг ингээд бүх үнэрнүүдийг авахгүй тулд ингээд эхний хэдэн сар ингээд хамрандаа ингээд хүнжихэд тэг тэр ингээд заримдаа гадуур явахдаа хүнжснийхаа дээгүүр нь масгцэг бай. Тэгээ одоос тий. Яа. Одоо бэлээ. Одоо энэ драмад илүү дэндүү фуцад одоо баар. Ахад драмад л. Тэгтээ нэрээ. Тэгтээ нэрээ яг иймэрхүү юм тоолчаад миний хоёр хүүхд өргөө шүү гэж боддог доо. Нэр дараач. Байхгүй ш надаа. Ах бодож. Одоо их миний асуух хэлтэй. Үгүй л үү? Үгүй. Тийм. Надад дахиад 2 асуулт байгаа. 2 асуулт бодож. Тийм бодож болж байна. Би ч итгэж байна. Асмаа. Тэ жоо баярлалаа. Тэ хартс чи. За. Энэ жил чиний амьдралыг хэдэн хувиар өөрчилсөн бэ? Арав? Тийм үү? Тэгтээ нэмэгдэж байгаа. It's 10%. But it's rising. Яг тэгж үдэж байгаа гэхлээр яг бодглохлоор ажил хэвэн дээ. Амьдрал чухалчилдаг зүйлс юм дээ. Амьдралын хэм маяг жоо өөрчлөгдсөн. Гэтэ хэм маяг дотроос юу юм өөрчлөгдсөн бэ гэхлээр яг юм сул цаавууд байна байх болсон. Тэгсэн шамар хийдэггүй байдаг юм байж байгаад хийдэг болцсон. Байдаггүй байж байгаа байдаг болцсон. Бэс юм рох байхгүй болсон юм. Хог. Тэ таарав. Чиний. Над бараг талмал өөрчлөгдсөн. Нэмдэл энэ жил. Бараг 80 би 80 гэж хэлэх юм байна. Ер нь л майндсет өөрчлөгдөж байгаа. Тэ. Ингээд ухаан өөрчлөгдөж байгаа. Хайр өөрчлөгдөж байгаа. Тэг би өөрчлөгдөж байгаа. Ер нь бол сайн энэ гураас аль нь хамгийн их хувийг эзэлж байна? 80% чинь. 80% гэж татсан. Майнд юм уу? Би тэгж шатчихна. Ер нь бол ухаан амир өөрчлөгдсөн. Аль руу яаж? Яаж өөрчлөгдөх юм? Муу тал руу өөрчлөх гэж. Май жоо мартах болчих юм бэл. Яаж өөрчлөгдсөн гэхээр за асуулт дотор л. Яг
түрүү хэлсэн шүү дээ. Энэ жил хамгийн хөөрхөн зүйл бол mind би гурван юу гэлээ? Mind хайр би тэгээд би гэжтэй. Тэгэнгүүт хамгийн өөрчлөгдсөн mind гингүүд mind нь аль тал руугаа жишээлбэл яаж өөрчлөгдсөн? Одоо чи юмний энэ юмыг амар ингэж арддаг болсон гэдэг чинь. Эсвэл юмыг ингэж боддог болсон байлээ гэдэг чинь. Mind чи өөрчлөгдсөн гэдэг чи яаж? Нөгөө энэ бичлэгний эхлэлд нөгөө өөрийгөө хайрлах гэдэг тэр зүйлийг илүү ойлгосон гэдгээрээ амьдралын бүхэл жижиг гэд нөгөө үйлдэлүүдэд нөлөөлөх хүч хэмжээний ойлголтыг авсан юм уу? Тий. Тэгж бодож байна. Тийм. Хайр өөрчлөгдсөн гэхээр нөгөө энэ жилээс өмнөх бүх жилүүдэд ингээд одоо нэг хүнийг амар хайрлаж илаа шүү дээ. Гэтэл дахиад нэг хүн гарч ирсэн ижил хэмжээнд ингээд хайрлагдах хөц болж ин гэдэг чинь ингээд миний ингээд зүрх сэтгэл оюун санаа чинь бас ингээд гацалт үсээд те ингээд яаж үүнийгээ зохицуулах уу гэдгээ нэг юм ойлгож өгөхгүй ингээд туулж байгаа ингээд жил байгаа хгүй юу. Тэг ингээд энийгээ бодоод тэрийгээ гэд ингээд ялгахгүй байх юмсан хоёр хүүгийг зарим тохиол нэгийг нь илүү харцсан ч юм ингээд байхаар ялцч хайр өөрчлөгдсөн. Одоо хизээч Антунаас өөр хүнийг ингэж хайрлна гэж бодоогүй шүү дээ. Гэтэл гинтл нэг өдөр ингээ хайрлалт гараад ирчихлээ шүү дээ. Ямар их өөрчлөлтөө миний зүрх сэтгэл дотор. Тэгэд энийг би өөрөө хүртэл яаж хүлээж авч яаж зохицуулах юм мэдэхгүй байна. Нэг зүйлийг зүгээр энэ дотроос санаж байгаа дээр таатай хуваалцгаад хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. Ер нь хоёр хүүхэдтэй болохоор ер нь аль нэг нь илүү хайрлаж гин. Ер нь тэр хайрыг ер нь яаж зохицуул. Миний анзаарснаар бол хүний хайр хязгааргүй учраас ингээд 100%-аас байж байгаа нэг нь 100% гэж байгаа. Нөгөөх нь орж ирэнгүүт 50 болно хуваагдана гэсэн тийм зүйл бол надад байдгүйсэн хэвчээ. Оронд нь тэр 100% дээр ахиж 100%-ийг нэмээд тэрийгэ 100% гэж нийлүүлж үнэлээд тэгээд ингээд аль алинд нь 100%. Хайр юу? Зөвхөн хайр явж. Гэтэл хайраас гадна үнэхээр 100% гэхээс нэг болцоогүй байх бодит анхаарал, халамж, цаг хугацаа гэд энэ зүйлсүүд ингээд ороод ирлээ. Тэр үл ялтчгүй ингээд хуваагддаг. Тэгэхээр нөгөө хайр гэдэг зүйлээ бид нарыг ярихдаа юугаар хэмжиж, юугаар төсөөлж, юуг бид нарыг хайр гэж үзэж байна. Тэрнээс аюул хамаарат юм л яг өөрчлөлтүүд бол орно юм санагдсан. Бид тэрд бол анхаарал. Цаг хугацаанд л аль алин нь үлдэж байгаа шүү. Ясгүй л тий. Одоо би ингээд чүхгүй юм. Одоо ингээд манай баг амар бага болохоор одоо илүү ээж сүртэй байгаа шүү дээ тий. Ер нь. Тэгээд одоо ингээд за дүүг нь унтууллаа миний хүү чимээг болж юм миний хүү унцхны өрөөс гарч ийн гэл тий наацах юм. Тэр зоод миний хүү ингээд том өрөөндөө ганцаарна байгаа. Ер нь бол тэгэхээр миний бие үргэлж багтаага гэтээ би багыгаа авч явах тоолондоо яанаагүй ингээд тэгээд тэгэхээр ингээд гацалт үүсэж байгаа сте би ингээд тэгсэн хэрнээ би ингээд багтааг гүйцэд анхаарал тавьж чадахгүй байгаадаа ингээд амар гимшилтэй тэгсэн хэрнээ томтойгоо цаг өнгөрүүлчихдэг байхдаа гимшилтэй ингээд миний ингээд ерөөсөн тэгэнгүүт энэ дээр аюу тийм хайрууд хорын мөрчөрдний материалтчгүй аав ээж хоёр очроос хүүхэд хоёулаа очроос нэг авдаг. Тэг. Тэгэхээр бага нь угаас ээж сүртэй жоохон байгаа учраас багыг нь ээж нь авч таардаг. Тэгэхээр үлдсэн аав дээр очдог. Баггүй юу? Тэг. Яг эндээс тгийлж байгаа дараагийн санаа үлээд тэгэнгүүт битээр биендээ гарах цаг хугацаа багасдаг.
Юу байхгүй. Тэр одоо сүүлд хизээ хойлоороо хамт тэрэлдэж юмцээ. Одоо нөгөө одоо манай там бүр учир зүггүй зодоод унтах. Шөнө харин даа. Тэр нэр үнэхээр тэр амар уршигтүүд тэр амар цоглолтууд дүүд нь авсуулчих байсан. Тийм. Тэгвэл Дунд нь хий орж унтах хавар хайчаад. тийм. Тэгэхээр ингээд дандаа юм сэндвич маягаар. Антон аавжиник арвид аавжиник гэдэг ингээд ийм маягаар ингээд унтчих хаалгаа. Тэрээд тэрвэрлэж унтааг уудсан байна. Хоорондоо нэг юм те. Ямар тасралтгүйгээр юм яриад Сольсон юм. Тийм. Одоо нэр энэ бичлэг байгаа юм гоё юу тий. Тэгээд чамтай ярилцах боломжтой хугацааг гаргаж ирсэн. Тэгвэл жоохон байсан шүү. Тэд нэрээ мурцчлаа чамаг иччих юм билий. Арал тийм бодож байна. Ялц чинь хоёр хөлт болохоор нь тийм бид тэмчээс яг хэрэг анд бунаар өөр өдрөөс юм хийх байгаа гэвэл шалтгаан болоо. Тийм байна. Тэг би өөрчлөгдсөн гэж мэдээж ойлгомжтой. Тийм. Тэгэхээр яалтчгууд нэрээ Өөрчлөгдсөн. бүр амар их юм өөрчлөгдсөн байгаа. Гэтэ энэ бүхний дараа миний хувьд бол санийс тавал юм дээ шүү. Чи ямар яасан биш. Тийм тийм. Яалтчгүй нөгөө төрөлд тээлтийг нөгөө даваагүй болохоор чиний сэтгэл зүй одоо би өөрчлөгдөхгүй шүү дээ. Ярин Гэхдээ шинжлэх ухааны талаас бол өөрчлөгддөг гэж үздэг шүү. Өөрчлөгдөж байгаа. Гэтэ яг ил харагдахгүй зүйл биш. Магадгүй та нарын төвшин бас биш. Тийм учраас бас нэг хацуулагдаад байна шүү дээ. Өөрчлөгдөж байгаа. Ийм тестостерон юм шиг өөрчлөгдөж байна. Трүү. Тийм. Түүчээс яг байхгүй скандал. Ингээд юм одоо ихлүүлсэн. Эсвэл энэ жил шинээр бий болсон. Эсвэл энэ жил мөр тутны жилүүдээс илүү их байсан. Тэгэхэд энийг дараа жил үргэлжлүүлмээр байгаа. Зүйл юу бэ? Асуултаа гэж. Ер нь бол аялмаар байна. Тийм. Дараа жил ч гэсэндээ ер нь бол аялмаар. Шин зүйл үзмээр байна. Хармаар байна. Соёл мөрөлтэй танилцмаар байна. Таман гол нь гэр бүлэрээ гоё дурсамж өнгөрөв. Дурсамж өнгөрөв юу ярьж? Дурсамж өнгөрөв? Дурсамж бүтээх. Тийм, дурсамж бүтээх. Энд гэтээ дурсамж бүтээх заавал аялах шаардлагагүй. Дэлгэх цаг л болох. Тий, хамт дэлгэх цаг өнгөрөх. Тэжиж. Ер нь Гэхдээ одоо юм хамт чанартай зохицоо. Ер нь гэтээ аялалд явж байгаа амар том давуу талуудын нэг юм тэр байдаг баг. Ингээ хоорондоо их талдаг. Тэгэд л өөрхөн байхгүй шүү дээ. Тийм болохоор аялал явахгүй. Яа. Одоо шин цайл 2.1 болж байгаа юм. 2.1-т 2 хүүхдээ аавж ингэ сууж байгаа бас. Стажуу юм шүү. Red Bull-тэй шүү. Тийм байна. Энэ жил миний хувьд шинээр ойлгож мэдээж авч мэдэрсэн зүйл юу гэхээр биенийг илүү шүүмжлэхгүйгээр буутахгүйгээр байгаагаар нь хүлээж авч сонсож сурсан болов. Сонсголоор жишээл ямар нэгэн ойлголтын хоёр дундын асуудал байвал нөгөө хинээсээ буруу хаахгүй нөхцөлөдлийг заавал өөрчлөх гэж нэг ямар орлохгүй чи ингэж байгаа болохоор юм байгаа байхгүй юу гэж тэгэж нөгөө
Буруутай хаахгүй. За окей ойлголоо. Бэл чи тэрийг мэдэрч байгаа бол окей. Ойлголоо гэдэг нэг тийм сонслтуудыг харилцан яриануудыг илүү сайдуулсан юм лээ. Хамт амьдрал 7 жил нэ би мэддэг бол 10 жилийн дараа шүү дээ. Бэж та. Асуулт чинь тэгтээ ийм байгаагүй шүү дээ. Тийм биш шүү дээ. Ямар асуултанд хариулж байгаа? Энэ жил шинээр илүү хийсэн. Мэдлэг шинээр Тийм. тэгээ 25 онд илүү байгаасаа гэж бодож байгаа зүйлээс. Окей. Нэг буруу өөр хариулт өгсөн. Тэгээ юу нэг гэж бодож байгаа. Тэгээ тэрийн харилцаа хоорондын харилцаа яриаг айгуу тийм өөр төвшөнд ер нь бол гаргасан. Яг энэ ур чадвар бол тийм учраас энэ жилээс одоо хамгийн гоё хоёрын харилцааны дундаас олж авсан зүйлийг би болоо. Тийм харилцаа юм. Бүгд сайн. Мэсчихэд гэж би хувийнхаа зүгээс одоо хариулъя. Гэтэ зөв хариулт нь юу ах вэ гэхээр чамтай хэрэг заах цаг юм болмоор байна. Энэ бол зөв хариулт шүү. Зүгээр илүү дуртай юм хийх хэрэгтэй. Царайны хямрлаас Ер нь бол шүлм сурах хэрэгтэй. илүү их чөлөөцөг байгаас. Үнэн л завтаагаас. Илүү их завтаагаас. Илүү их ажил хийхээс. Үгүй. Илүү хиймээр байгаа зүйлээ хийх цаг хугацаа их гараасаа. Тийм ээ. Яг тэрнтэйгээд хамтдаа байна уу? Зураг зурна уу? Ажиллаа хийн үү? PlayStation тоглоно уу? Компьютероо тоглоно уу? Хүүхдүүдтэйгээ хамт байна уу? Аав ээж нар дээрээ очно уу? Ах ээж нар дээрээ очно уу? Тэ? Өвөө эмээтэйгээ уулзна уу? Тэ? Гоё унтна. Эднэ. Сайхан шүү дээ. Сайхан унтаж байгаа. Гоё шүү дээ. Битэр Squid Game-ийг эхлүүлсэн 2 эпизодыг дуусгах гэж битэр хэдэн удаа дундаа юм тасралттай одоо чиний бодож байна. Та нар бол бас зэрэг нэг хоёр л байгаа бах те. Нэг суултаар те бүгд ингэ үз дуусч уусгаад жаргаж байгаа ш. Үнэ. Гэтэ зүгээрээ энэ болгонд ийм үе ирдэг юм. Тэр үед нах их чойрна. Хийдгээ хийсэн. Давгаа давцсан. Аль удирдлага аваад ирдэг шүү дээ. Одоо чимэг угараа. Дүүс тарал дээр цаагаар байж. Ой. Огом дуслаа тэгээд нэмээд чи хөвсөс шаваад тэр. Гэтэ таад өөртөө одоо тий одоо таад үзтээ өөртөө тэр зүйлстэй явж байгаа. За ямар гоо жаргалынхаа нүлээсээ нэж байгаа. Бас өгчихлээ. Тийм нэрээ. Тийм. Иртаа үйлчлэхэн даваа тал. Юм байна. Тэмээд сул тал мас юм байна. Сул тал. Энэ сул тал биш шүү дээ. Үстэй. Биш шүү дээ. Үстэй би бас 20 эдтэй нэг юм. Би тэгтээ хөөрхийн ингээд 3 жил нэг Таиланд, Вьетнам одоо ингээд нулаад 6 айлж үзлээ. Ганц удаа паринд явж үзээ. Би дөнгөд би одоо 3 жил Таиланд орохдоо саяхан энэ жил нэг ганц удаа Батонгийн орой Бангла гудамжаар нь Бангла гудамжлуу. Тэ Бангларууд. Бангларуудаар нь явж үзлээ. 3 жил би тэгээд 3 жил явахдаа эхнийх дээр нь 10 хоног, хоёр дахь дээр нь бүхэл бүтэн сар хагас. Тэгээд санийх дээр нь дахиад 12 хоног байхад агуудаа үзэж байгаа. Энэ чинь шалтгаан байж байгаа. Тэгээс ганц биенээр хоёр биенээр байсан юм. Тэгэж аль тийм тэгээд хэмэрхүүнээс явцсан, найзуудын цуглаан уулзалтаас явцсан. Хөөх юм манай найзууд ингээс айлж маялж байхад нэг ингээ газар ингээ ажлынхаа газар юм шүү дээ. Ингээ Бангкокт хамтдаа байгаа юм. Тэрнтэй гайж уулзч чадсан юм байхгүй. Тэгэл шалтгаан байгаа юм. Би тэгтээ угаасаа надад
ингээд ээж болсон учраас тийм боломж угаасаа байхгүй учраас тийм юм чадахгүй энэ гэж бүр бодох байсан. Би бас нэрээс бодоод тийм амар юу биш шүү дээ. Тал биш шүү дээ. Цагаар танаа над чи одоо л хүүхдгүй байгаа болохоос уулзах. Хүүхдтэй болоод ирэхээр чи тэр заатаа. Үгүй гэхдээ залуу наснда байгаа хүү аавж босныхаа сул тал тэр ялт ч юм шүү дээ. Залуу наснда юу? Залуу наснда би нөө тэрний хэлээ шаасан. Залуу наснда болохын сул тал нь юм байна. Яа тэгвэл танаа үеийнхэн чинь бүгдээрээ тэр активити тэр юм хийж яхад жилдэнээс хоошоо гоцорж ийн. Тэгэхээр тэднэр чинь нөгөө хүүхдтэй болоод ирэх үед чиний хайлт том болцсон. Чи тэрийг хийх гэдэг нь хамтаа юм байхгүй болох тэр үе бол угаасаа inevitable гэдэг шиг одоо тэр цогтгоо. Да тэгээд байж надад нэг асуулт байна. За. Яагаад чи өөрөө тийм эртээ аав болыг гэсэн юм бэ? Why did it? Яг хөө тэгээд нөгөө цогтойг өдөр төгсөв. Гэтэ бид хоёр тун дээр бол бүр яг төлөвлөж би болсон. Энэ болохгүй рэ. Cancel. Аль нь төлөвсөн. Миний хөдөлгөөсөн өгч яриа да. Миний хүүгээ ахнаар. Нэгдүгээр яагаад залуу авчихсан гэж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бид зүгээр ингэж л бодд юм дөө. Аав ээж байхын яг аав байх гэдэг нь ерөөсөө ямар хариуцлагатай ямар үе гэдгийг нь ерөнхий тоон байдлаар бид нэр тайлбарлаж ярьж хэлнэ үү? Хэлсэн гэхээс биш. Аав ээж нар ах ээч нар залуу байхдаа аав ээж болохоор ер нь юм байдаг. Ийм юм байхгүй болдог гэдгийг нь хэлж байгааг бас харуулж байгаа шүү дээ. Тэгээд өөрийнхөө ойр тойрны найзуудаасаа үнэхээр яг хамгийн анхны аав ээжтэй тийм би бол өөрийнхөө сайн нэртэй найзууд бол хамгийн анхны аав болсон. Гэнэ өөрийнхөө ойрхон эмэгтэй найзуудаас хамгийн анхны ээж болсон. Тэгээд бидэрт аав ээж болохоор ийм болдог шүү гэдгийг хэлж ярьж байна. Хэрвээ тийм байсан бол магадгүй арай илүү нохттой бодохсон л доо. Би бол юу тулгаж байгааг ойлгочихсон. Би бол тэгсэн. Тийм яа манай хүн айлын ганц. Тийм болохоор үнэхээр мэдээгүй юм болоо да. Гэхдээ чи ч гэсэн мэдээгүй шүү. Үгүй. Чи ч гэсэн мэдлгүй яах. Үгүй. Аав ээж болохоор ямар байдаг вэ гэдгийг чи төсөөлж байгаа болохоос биш 20 хэдтэй тэгээд найз залуутайгаа тийм хүүхдүүд энэ бол хүүхдүүд ч тийм хүүхдтэй болох ямар байдаг вэ гэдгийг чи төсөөлөв. Төсөөлсөн. Яг зүгээр. Даагээд албан шаардлагын улнаас энэхүү мэдлэгийг ингээд жаргаж байна. Өнөөдөр намайг шинэ энэ мэдлэгэн дээр хамтдаа байсан дууссан. Бүгд маш баярлалаа. Тэгээд баярлалаа. 2025 онд та бүхэн хамгийн сайхны хүсээр ажиглалыг өрөөр тэгээ хамгийн гол нь хүссэн зүйлсээ хийх цаг хугацаатай. Тэгээд хүссэн зүйлээ хийгээд happy байгаарай гэж байна. Бүгд нарт онцгой. Бүгд нарт онцгой. За баярлалаа. Зэс мөнэр. Амин цэсэл.